За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээр молекул физик молекул физикээр бид нар идеалын кинетик онол, идеалын төлөвийн нэгтгэл, температур, хийн арал, идеалын молекул кинетик онолын сонсогч байна уу? Сонсогдож байна. За. За тэгээд идеалын температур, дарал, идеалын молекул кинетик онолын үндсэн тэгштгэл, тэгээд идеалын Брауны хөдөлгөөн. За үүнтэй холбоотой жишээ бодлогод үзэх болно. За одоо микрофоноо хаач хараа. За гээд биеийн дотоод тогтцол биеийг бүрдүүлэгч бөмбөсийн хөдөлгөөний одоо шинж төр харьцан үйлчлэлцлээс биеийн шинж чанар яаж хамаардаг вэ гэдэг зүй тогтолцоог судалдаг физикийн салбарыг бол молекул физик гэж хэлдэг. За аливаа бие бол яг гэхээр тасралтгүй эмэг замраагүй хөдөлгөөнд оршиж таталцаж түлхэлцдэг атом молекул болон ионуудаас бүрддэг байгаа. За хатуу биеийн молекулууд бол яг гэхээр хоорондоо хаст бүтэц үүсгэж хэлбэр дүрстэй байдаг. За тэгээ хатуу биеийн молекулуудыг одоо буюу хатуу биеийг халаагаад өгөхөөр молекулууд нь хөдөлгөөнд орж молекулуудын кинетик энерги гэснээр атом молекулууд торын зангилаан дээр байхаа болж эмэг замбраагүй хөдөлснөөр биеийн хэлбэр дүрс эвдэрнэ. За ингэж хэлбэр дүрс эвдэрч молекул нэг байрнаасаа нөгөө байр руу логшин шилжих хөдөлгөөн хийснээр бие бол шингэн төлөвт шилждэг. За ингээд шингэн төлөвт байгаа биеийг цааш нь халаагаад ахаар шингэн бол ямар шин чанартай вэ гэхээр урсамтгай шин чанартай буюу оршин байгаа савныхаа аясаар хэлбэр дүрсээ өөрчилдөг шин чанартай байгаа. За ингээд шингэний молекулуудыг улам их халаагаад хурдууд нь ихсэхээрээ шингэний гадаргуугаас молекулууд татраад гарахыг бол юу гэж хэлдэг гэхээр хий гэж хэлдэг. За ингээ хий бол яг уу гэхээр оршин байгаа саваа дүүргэж оршиж идэг онцлогтой. Хий молекулууд бол савныхаа эзлэхүүнээр эзлэхүүн нь тодорхойлогдно гэсэн үг. Ингээд оршин байгаа нөхцлөөсөө буюу температураас хамаарат аливаа бие бол хатуу шингэн хий плазм гэсэн төлөвүүдэд бол шилжиж идэг. За энэ үед бол яг уу гэхээр харилцан үйлчлэлцлийн энерги нь бол өснө. Тэдний температур нь өснө. Температур нь өсөөд харилцан үйлчлэлцлийн энерги өсөхөөрөө яг уу гэхээр плазм болж хувирна. За ингээд температур нь багасаад харилцан үйлчлэлцэл нь одоо яг уу гэхээр ихтэйд хатуу биеийн молекулууд бол хоорондоо маш хүчтэй харилцан үйлчлэлцлээр холбогдож идэг. Тийм учраас бол хатуу бие юм өөрийн гэсэн хэлбэр дүрстэй байдаг байгаа. За тэгвэл одоо
хатуу шингэн хий гэсэн бодисын үндсэн 3 төлөвийг бол бодисын агрегат төлөв гэж хэлдэг. Энэ 3 агрегат төлөвөөс хамгийн хялбар систем болох хийн төлөвийг авч үзье. Захийн хувьд молекулуудын хоорондын харилцан үйлчлэлцэл нь бага. За тэгээд тэдгээрийн харилцан үйлчлэлцлийг нь тооцохгүй байж болох молекулуудын цэг шиг гэж үзэж болох биеийг буюу тийм хийг идеал хий гэж хэлнэ. За бодит хий бол яах вэ гэхээр молекулууд нь хоорондоо харилцан үйлчлэлцэн. Тэгээд молекулууд нь өөрийн гэсэн шугамн хэмжээстэй буюу радиустай гэж үздэг. Энэ үед бол хийг бодит хий гэж байгаа. А идеал хий болохоор энэ молекулууд нь бие биетэйгээ харилцан үйлчлэлцэхгүй. Тийм учраас бид нар харилцан үйлчлэлцлийн кинетик потенциал энерги гэж байхгүй. Зөвхөн бие дулааны хөдөлгөөн хийснээсээ болоод хурдтай олно. Тэр хурдтай байгаагаасаа болоод кинетик энергитэй л байдаг. За ийм хийг юу гэж хэлэх вэ гэхээр идеал хий гэж хэлж байгаа. Ийм хийний идеал хий нь бол энэ ямар савн дотор байна, тэр савныхаа аясаар эзэлхүүн нь тодорхойлогдно. Одоо ингээд нэг бүтэн датгалгаа байна гэвэл тэр датгалгааны эзэлхүүнээр түүн дотор байгаа агаарын эзэлхүүн тодорхойлогддгоо гэсэн үг. За тэгвэл хийг хэмждэг нэг макро хэмжигдэхүүн бол хийн төлөвийг тодорхойлдог нэг чухал хэмжигдэхүүний нэг бол температур. Температур гэж юу вэ гэхээр биеийн халуун хүйтний хэмжүүрийг хэлж байгаа. За олон улсад бол температурыг бол Цельсийн хуваараар хэмжинэ, Кельвиний хуваараар хэмжинэ, бас Фаренгейтийн хуваараар хэмждэг. За 1 паскал даралттай 1 атмосфер буюу 1 атмосфер гэдэг бол 1/13-ыг үржих нь 15 зэрэг паскал даралтыг бол ердийн даралт гэж хэлж байгаа. За ийм даралтад байгаа ус бол 0 градус Цельсиэд хөлдөж 100 градус Цельсиэд. Тэгэхээр 0 градус Цельс буюу одоо усны хөлдөх температурыг хуваарь дээр нэг тэмдэглээд за буцалж байгаа температурыг нэг тэмдэглээд тэр 0-оос 100 хүртэл утгад хуваахад тэр бол температурыг хэмждэг термометр болж хувирна гэсэн үг. За энэ хуваараар бол яах вэ гэхээр Цельсийн хуваарь гэж хэлж байгаа. Энийг ингээд энэ термометрээр бол аливаа температурыг градусаар хэмжиж олно гэсэн үг. За тэгвэл одоо 609 паскал даралтад байгаа. За мөс ус уур буюу хатууч биш, шингэнч биш, хийч биш. Энэ 3 төлөв зэрэгтэн орших температурыг бодисын критик төлөв гэж хэлдэг. За критик төлөвт байх температур буюу энэ цэгийг Кельвиний 273-15 градус Кельвин гэж нэрлэж байгаа. За энэ бол 0 градус Цельстэй тэнцүү. За хасах 273 градус Цельсийг 0 градус Кельвин гэж хэлнэ. За энийг бол Кельвиний тэг градус гэж хэлж байгаа. Ер нь бол Кельвинээр хэмжигдэж байгаа температурыг бид нар абсолют температур гэж хэлдэг. Тэгээд Цельсийн хуваарийг Кельвин шилжүүлэхдээ Цельсийн хуваар дээр 273-ыг нэмдэгэ гэсэн үг. За ердийн нөхцөлд байгаа буюу хэвийн нөхцөлд байгаа гэвэл температур 0 градус Цельс даралт 1 атмосфер буюу 15 зэрэг паскал байна. За энийг хэвийн нөхцөл гэж хэлдэг. За Цельс ба Фаренгейтийн температур бол хоорондоо ингэж холбогдно. Цельсийн температурыг 1.8-аар үржүүлээд 32-ыг нэмснээр хуваарийг Фаренгейтийн температурт шилжүүлж олно. Эсвэл Фаренгейтийн температураас 32-ыг гасаад 1.8 хуваачвал тэр бол Цельсийн утга гарна гэсэн үг. За тэгвэл нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт гэж хэлдэг. Хим молекул оршин байгаа саваад үүрэгждэг учраас хим молекулууд
савны ханыг очиж мөргснөөр тэнд үйлчилж байгаа хүчний үйлчиллээр савны хананд учруулж байгаа даралт тодорхойлогдно. Тэгэхээр ханны талбайгаас хамааруулахгүйгээр хийн үйлчлэлийг хүчээр биш харин даралтаар нэгж талбайд үйлчлэх хүчийг илэрхийлдэг. Тэгвэл даралт гэдэг бол Ньютоны кубик метр квадрат талбайд 1 ньютон хүчээр үйлчилж байгаа энэ хэмжээсийг хэлж байгаа. Тэгэхээр энэ нэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр савн дотор байгаа хийн ханыг хязгааргүй олон тоотоогоор мөргөнө. Энэ мөргсөний үр дүнд нэгж талбайд учруулах мөргөлтийн хүчний хэмжээг даралт гэж хэлж байгаа. За тэгвэл одоо даралтыг олъё. Жишээ нь юм хаашаа урт нь D, өргөн нь D байх юм бол талбай нь D квадрат гэсэн үг тий. За D квадрат буюу нэгж талбайд үйлчлэх хүчээ F гэж байгаа. Тэгээд багш өмнөх слайд дээр гаргаж аваач. За болчлаа. за. За ингээд нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт буюу за энэ молекулууд бол савны ханыг ийм хурдтайгаар очоод M0 масстай молекулууд ийм хурдтайгаар мөргөнө гэсэн үг. За энэ үед бол одоо молекулын давших хөдөлгөөний дундаж кинетик энерги бол молекулын массыг хурдны квадратаар үржүүлснээ хавс байдаг тий. За савны ханыг очиж мөргснөөрөө M0-ыг үржих нь B гэсэн импульс өгж байгаа. Тэгээ мөргөөд байхдаа хурд нь 2 дахь өсдөг. Тэгээд тэнд дотор байгаа молекулын тоо нь тий. Тэгээ нэг ханыг очиж мөргөж байгаа гэж үзвэл за ингээд 3-1 NM0 B квадратыг буухан D-ийн куб болоод ирж байгаа. Тэгээ эндээсээ эсвүнээ олчих. За тэгээд нэгж эзлэхүнд ногдох молекулын тоог концентрац гэж хэлдэг. За жижиг n-ээр тэмдэглэдэг. Нэгж эзлэхүнд ногдох молекулын тоо. Тэгээд M0B квадратыг хуваах нь 2 чинь кинетик энерги юм чи энэ томьёогоо 2-оор үржүүлээд 2 туугаад өгчээ. За энэ гарч ирсэн томьёог. Тэгээ 2-оор үржүүлээд 2 туугаад өгчхөөр M0B квадрат хуваах нь 2 чинь нэг молекулын давших хөдөлгөөний дундаж кинетик энерги. Энэ кинетик энерги температураас бол 2.3 кт гэж хамаардаг. Тэгэхээр M0 бол нэг молекулын масс, B квадрат дундаж бол нэг молекулын давших хөдөлгөөний дундаж хурд. Тэгээ массыг дундаж хурдны квадратаар үржүүлээд 2 туухаар энэ бол нэг молекулын кинетик энерги. Тэгвэл нэг молекулын кинетик энергийг температураар нь олвол 2.3 кт гэдэг. Тэгээ M0B квадратыг хуваах нь 2-ын хооронд 2.3 кт-г орлуулахаар P тэнцүү NKT буюу N нь нэгж эзлэхүнд ногдох молекулын тоо буюу концентрац, K нь болохоор хийн удах бодис маны тогтмол, T нь болохоор абсолют температур байгаа. За тэгээд P тэнцүү NKT гэсэн энэ томьёог идеал хийн кинетик онолын үндсэн төгсгөл гэж хэлдэг. Тэгэхээр хийн молекулын хананд учруулах даралт нь түүний нэгж эзлэхүнд ногдох молекулын тоо болон температураас бол шууд хамааралтай гэж харагдж байгаа. За хийн температур 0 градус Кельвин байхад за энэ температурын оронд 0-ыг тавьчихаар энэ үед бол энергитик болчихно. За энэ болохоор нийт энерги нийт молекулын тоонд хуваахаар нэг ширхэг молекулд ногдох энерги гарч байгаа шүү. Энэ эпсилоноор бол нэг ширхэг молекулын дундаж энергийг илэрхийлж байгаа.
Яста. Тэнэгтэй даач бүч. Юугаа хаваач. Микрофоноо хаагаарай. За ингээд температур тийг байхад молекулын давших хөдөлгөөн тийг болно буюу энэ үед бол аливаа биеийг бүрдүүлэгч атом молекулын хөдөлгөөн хүртэл зогсдог гэж үздэг. Тэгвэл энэ 0 градус Кельвин гэдэг энэ температурыг мөхлийн температур гэж хэлдэг. Энэ үед бол байгаль дээрх бүх хөдөлгөөн зогсноо гэсэн үг. За тэгвэл одоо хийн даралт бол өндрөөс хамаарат өөрчлөгдөж. За хийн даралт бол өндрөөс хамаарат P тэнцүү P0-ыг үржих нь Е-ийн хасах mgh-ыг хуваах нь kT гэсэн хуулиар өөрчлөгдөж. За mgh гэдэг нь болохоор потенциал энерги штэ тий. kT бол кинетик энерги. Тэгээ потенциал энерги, кинетик энерги хоёрын харьцааг Е тооны зэргээр тодорхойлогдож байгаа буюу даралт P0 нь болохоор 0 градус Цельс. Юулээ газрын гадаргад яг гадарга дээрх H өндөр тэнцүү 0-тай тэнцүү байх үеийн даралт гэсэн үг. Тэгээ өндөр хэсэг тусам даралт бол багасна. За бүр яривал экспоненциалаар буурна буюу за ингээд харах юм бол юм нэг гипербол хэлбэрээр буурсан графикаар илэрхийлэгдэнэ гэсэн үг. За энэ томьёо бол атмосферын даралт өндрөөс хамааран буурах хуулийг илэрхийлдэг. За энд хэд бол 3 үндсэн тогтмол байдаг. Авгадроны тоо, Больцманы тогтмол, хийн универсал тогтмол гэсэн 3 үндсэн тогтмол тоо байгаа. За тэгэхээр хийн универсал тогтмолыг Авгадроны тоонд харьцуулсан харьцаа нь Больцманы тогтмолтой тэнцүү. За Больцманы тогтмолыг Авгадроны тоогоор үржүүлчих юм бол хийн универсал тогтмол гарна. Ингээ энэ 3 тогтмол тоо бол бие биетэйгээ холбоотой байдаг. За тэгэхээр бодисын тоо хэмжээ буюу 1 моль бодисын хэмжээг бодисын тоо хэмжээ гэж хэлдэг. Тэгэхээр 1 моль бодис гэдэг бол одоо нэг ширхэг молекулыг хэлж байгаа. Жишээ нь усны хувьд бол одоо H2O тий? Ус төрөгчийн 2 атом хүчил төрөгчийн 1 атомтай нэгдээд усны 1 молекулыг бүрдүүлж байгаа. Энэ усны 1 молекулыг бол яах вэ гэхээр 1 моль гэж хэлнэ. Тэгэхээр 1 моль ус бол усны массыг жишээ нь молийн масс гэж хэлнэ гэсэн үг. Тэгэхээр H2O гэд ус төрөгч бол 2 грамм, хүчил төрөгч 16 грамм нийлээд молийн масс нь 18 грамм гэж хэлнэ гэсэн үг. 1 моль бодис усны молийн масс нь 18 грамм ч юм уу тий. За тэгвэл 1 моль бодис бүхэн Авгадроны тоотой тэнцүү тооны молекулыг агуулна гэсэн Авгадро хууль байгаа. Тэгэхээр одоо 1 моль ус байлаа гэвэл дотор нь 602-ыг үржих нь 1023 ширхэг молекул байгаа гэсэн үг. Тэгэхээр 1 моль бодис бүхэн Авгадроны тоотой тэнцүү тооны молекулыг өөртөө агуулдаг байх нэ. За тэгвэл бодис дотор байгаа нийт молекулын тоог том N-ээр тэмдэглэжээ. Тэгвэл 1 моль бодист бол яах вэ гэхээр 602-ыг үржих нь 1023 ширхэг молекул байгаа тий. Тэгэхээр бодисын нийт молекулын тоог Авгадроны тоонд хуваачвал хичнээн моль бодис байгаа вэ гэдэг нь гарна. Эсвэл бодисын нийт массыг молийн масст хуваачвал хичнээн моль бодис байгаа вэ гэдэг нь гарна. За энэ одоо юу гэсэн үг юм бэ гэхээр за жишээ 1 кг алин байлаа. Нэг алимны масс 200 г. Тэгвэл хэдэн ширхэг алин байх вэ тий? Тэгэхээр 1 грамыг 0.2 кг хуваахаар 5 ширхэг алин байна гэж гарч ирж байгаа гэсэн үг. За тэгвэл жишээ нь одоо 2 кг алин дотор 10 ширхэг алин байлаа гэвэл нэг алимны массыг ол гэхээр
2 кг-а 10-таа хуваахаар 1 алюминий мас 200 г гэж гарч ирдэг тий. За яг энэ шиг 1 моль бодисын массыг μ-гаар тэмдэглэж байгаа. Нийт бодисын массыг m-ээр тэмдэглэж байгаа. 1 моль бодисын хэмжээгээ одоо хичнээн моль бодис байна вэ гэдгээ μ-гаар тэмдэглэж байгаа. Тэгэхээр нэг молекул бол 1 моль бодис болох нь шүү дээ тий. За хүчил төрөгчл жишээ нь яах вэ? Молекул болохдоо 2 хүчил төрөгч O2 байдаг шүү дээ. Тэгэхээр молекулын масс нь хэд гэсэн үг вэ гэхээр 32 г гэсэн үг байхгүй юу? Их мэтлээ явна гэсэн үг. Тэгвэл 64 г хүчил төрөгч байлаа гэвэл 32 туваагаад тэн дотор хэдэн моль байх нь вэ? 2 моль хүчил төрөгч байна гэсэн үг. Тэгвэл 2 моль хүчил төрөгч дотор хичнээн молекул байх вэ гэвэл 2-ыг үржих нь авгодрын тоо байна гэсэн үг. 1 моль бодис байвал 600-ны 2-ыг үржих нь 1023 ширхгэл молекултай байгаа. Тэгэхээр 2 моль байвал 600-ны 2-ыг 2-оор үржүүлээд 1200-ны 4-ыг үржих нь 1023 ширхэг молекултай гэх мэтлэн тооцож явдаг гэсэн үг. За тэгвэл одоо μ-г бол юу гэж хэлэх вэ гэхээр молийн масс гэж хэлнэ гэсэн тий. Агаарын молийн масс бол 29 г байдаг. 1 моль агаар бол 29 г масстай гэсэн үг. За ингээд энэ томьёогоо энэ барометрийн томьёо буюу өндрөөс хамаарсан даралтыг олох томьёоны m-ийн оронд mk-гийн оронд μ-ийг тавьчих юм бол за бас томьёо ийм хэлбэртэйгээр ч илэрхийлэгдэж болно. За ингээд μ-гаар илэрхийлчихээрээ юу? Молийн масс болон хий универсал тогтнолоор бодогдно. Нийт массаар илэрхийлжүүл энэ Больцманы тогтнолоор бодогдно гэх мэтлэн. За бидний өгөгдөлд аль нь өгөгдсөн бэ гэдгээс хамаарат аль томьёог нь хэрэглэх вэ гэдгээ бид нар сонгоод явцдаг байгаа. За тэгээ энэ томьёог барометрийн томьёо гэж нэрлэдэг. Яагаад вэ гэхээр даралтыг хэмждэг багжийг барометр гэдэг. За энэ барометр гэдэг багжийг ер нь бол яаж одоо агаарын даралтыг хэмждэг юм бэ гэхээр 1 см² талбай дээр 760 мм өндөртэй мөнгөн усны багны дарах даралтыг 1 атмосфер гэж тооцож бодож олдог гэсэн үг. Тэгэхээр мөнгөн ус бол 18300 кг-ыг хуваах нь метр куб нэгттэй маш хүнд металл тий. Тэгээд тэр мөнгөн ус бол 1 см² талбай дээр mg гэсэн хүндийн хүчээрээ дарж байгаа. Тэгээ өндөр нь энэ үед 760 мм өндөртэй ах нь шүү дээ тийм үү. Ийм өндөртэй мөнгөн усны 1 см² талбай дээр дарах хүндийн хүчний хэмжээг нь 1 атмосфер гэж үздэг гэсэн үг. Тэгэхээр 1 атмосфер бол 15 зэрэг паскалтай тэнцүү. За ингэж даралтыг хэмждэг багжийг барометр гэнэ. За ингэж өндрөөс хамааруулаад даралтыг тодорхойлдог томьёог барометрийн томьёо гэж байгаа. За энэ дэлхийн бүрхсэн агаар мандал байна. За тэрвэл тэр агаар мандлын одоо дэлхийн гадаргаас эхлээд 10-аас 11 км зузаантай үед бол энэ барометрийн томьёо ерд зөрчигдэхгүйгээр биелдэг. Өндрөөс хамаараад даралт өөрчлөгдөх энэ хууль бол тогтмол байдаг гэсэн үг. Яг биелээд байдаг гэсэн үг. За тэгэхээр хийн кинетик онолын үндсэн тэгшдэглээс бид нар даралт бол NKT гэж болсон тий. Тэгвэл яг газрын гадарга дээр буюу H тэнцүү 0 байх үеийн даралтыг P0 гэж тэмдэглэвэл N0KT байх ёстой. За тэгээд энэ P0-ийн оронд N0KT-г тавиад P-гийн оронд NKT-г орлуулчих. Тэнгуут KT-гүүд нь хураагдаад N тэнцүү N0-ыг үржих нь Е-гийн хасах MgH-ыг хуваах нь KT гэсэн энэ томьёо гарч ирнэ. За энийг юу гэж хэлдэг гэхээр молекулын концентрац өндрөөс хамаарч өөрчлөгдөх хууль гэж хэлж байгаа. Тэгвэл бид нар энэ барометрийн томьёог концентрацаар нь буюу нэг жижигхэнд ногдох молекулын тоогоор нь бичиж болно. За даралтаар нь бичиж болох нь шүү дээ тий. Тэгэхээр бидний бодлогын нөхцөлд аль нь өгөгдсөн бэ гэдгээс хамаарат
аль томьёогоо хэрэглэх вэ гэдгээ сонгоод явчихнаа гэсэн. За тэгэхээр идеалхий гэдэг бол за би түрүү хэлсэн тий. Молекулууд нь идеалхийг бүрдүүлж байгаа молекулууд нь цэг шиг байна. Молекулууд нь хоорондоо харилцан үйлчлэлцэхгүй. За тэгээ молекулууд савны ханыг уян харамхаа мөргөнө. Энэ юу гэсэн үг гэхээр мөргөнгуудаа савнаасаа ханаасаа заавал ойно гэсэн үг. Ойхдоо хананд импульсээ өгнө уу даралт учруулна. За молекулуудад давших тийм хаотик хөдөлгөөнийг болов хийж идэг гэсэн ийм 3 үндсэн зарчим дээр идеалхийг бол шин чанар нь тодорхойлогдно. За идеалхий дээр тэгвэл тодорхойлдог үндсэн 3 физик хэмжигдэхүүн байна. Даралт, эзлэхүүн, температур гэсэн. За тэгвэл даралт, эзлэхүүн, температур гэсэн энэ 3 макро хэмжигдэхүүн биенээсээ яаж хамаарч өөрчлөгдөж ийнэ гэдгийг илэрхийлдэг 5 хууль байгаа. Бойль-Моретийн хууль, Авгодроны хууль, Дальтоны хууль, Гей-Луссакийн хууль, Шарль гэсэн. Энэ 5 хуулийг бид нар идеалхийн үндсэн 5 хууль гэж хэлдэг. За одоо тэгвэл цөмөрөө Бойль-Моретийн хуулийг үзье. За идеалхийд бол тэр даралт, эзлэхүүн, температур 3-ын аль нэгэн тогтмол байгаагаас шалтгаалаад бусад 2 нь хувьсах ёстой. Тэгвэл температур тогтмол байхад хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изотерм гэнэ. Даралт тогтмол байхад хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изобар гэнэ. Эзлэхүүн тогтмол байхад хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изохор гэнэ. За тэгвэл энэ Бойль-Моретийн хууль болоо температур тогтмол үед хийн төлөв байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг илэрхийлсэн хууль байгаа. За тэгэхээр бид нар ганцхан юм яриад байна те. Даралт, эзлэхүүн, температур 3-ын хувьд даралт, эзлэхүүн, температур 3-ын хувьд одоо тэр 3-ын аль нь өөрчлөгдөх вэ гэдэг нь шалтгааллах нь шүү дээ тий. За тэгэхээр эхлээд температур тогтмол байгаа. Энэ хоёр температур хоёулаа энэ дээр хэд вэ? 300 Кельвин байна тий. За тэгвэл дарахтаа одоо хийг яах вэ гэхээр энэ бүлүүрээр шахаад өгье. Ингээд даралтаа хэсгээд хийг бүлүүрээр шахаад өгсөн чинь хий эзлэхүү яаж ийн үү? Багасч байна. За тэгвэл температур тогтмол байхад даралт ихсэхэд хийн эзлэхүү багасна. За тэгвэл эсвэргээрээ энэ даралтыг бууруулъя. Даралт нь багасаад авил эзлэхүүн нь ихсээд байна. Энэ хамаарлыг л юу гэж хэлдэг вэ гэхээр Бойль-Моретийн хууль гэж хэлж байгаа. За өгөөр хэлэх юм бол тогтмол маастай хийн температур нь тогтмол байхад даралт нь эзлэхүүнээсээ уруу пропорционал хамааралтай. Буюу даралт ихсвэл эзлэхүүн багасна. Даралт ихсвэл эзлэхүүн багасна. Даралт багасвал эзлэхүүн ихснэ. За энэ дээр бүр маш тод харагдаж байгаа. За энэ даралт тий хийн эзлэхүүн юм байж гин. За энэ даралт нормал байлаа. За даралтаа ихсгэе. Ингээ бүлүүрээ доош нь дараад эхэлье. Ингээд бүлүүрээ дараад ахаар хийн эзлэхүүн багасаад байна буюу хий яагаад байна гэсэн үг. Шахагдаад байна гэсэн үг. Даралт ихсэхэд хий шахагдаад эзлэхүүн нь багасна. За тэгвэл буцаагаад бүлүүрээ дээшээ татах юм бол даралтаа багасгаж байгаа. Даралт багасгаар эзлэхүү ихснэ. За ийм хамаарлыг буюу энэ даралт их байхад эзлэхүүн бага байна. За энд ингээд даралт бүр бага болсон үед эзлэхүүн ямар вэ? Их байгаад байна тий.
За энийг идеалхийн изотерм буюу даралт эзлэхүүний хамаарлын граф гэж хэлдэг. Изотерм процессын үеийн даралтын эзлэхүүний хамаарлын граф. За энийг илэрхийлж байгаа энэ хуулийг Бойль-Морецтийн хууль гэж нэрлэдэг байна. За энэ даралт эзлэхүүний хамаарлын граф гэх цөмөөрөө графикаар дүрсэлж харвал за юм янз бүр байна тий. За энэ даралт их байвал эзлэхүүн бага байна. Даралт бага байвал эзлэхүүн их байна. За энэ болохоор даралт эзлэхүүний үржир өсөж байна. Эзлэхүүн нь өсөж байна тий. Гэх мэтлээ ингээ хамаарлын графикуд нь энэ байна. За дараа нь Гель-Псак хууль. За Гель-Псак хууль нөгөө даралт эзлэхүүн температур 3-ын бид нар түрүүн температур тогтмол байхыг үзсэн тий. За одоо тэгвэл эзлэхүүн тогтмол үед яах вэ гэсэн үг. Эзлэхүүн тогтмол байвал даралтын температураас шууд хамааралтай. Юу гэсэн үг вэ гэхээр температур өсвөл даралт өснө. Даралт өсвөл температур өснө. За энэ хамаарлыг юу гэж хэлдэг вэ гэхээр Гель-Псакийн хууль гэж хэлж байгаа. Тогтмол маастай хийн эзлэхүүн тогтмол ахад даралтын температураас шууд хамааралтай. За энэ тэгштэглийг бол яасан гэхээр жижиг Т-гээр бичсэн буюу жижиг Т нь болохоор Цельсийн хувиар гэсэн үг. Температурын Цельсийн хувиарыг илэрхийлж байгаа. За энэ альфа нь болохоор тогтмол коэффициент. Энэ тогтмол коэффициент нь 1 хуваах нь 273. Буюу нөгөө абсолют температурын эсрэг утга байгааз тий. За тэгэж хийжилжүүл амар гэсэн үг. Энийг за тогтмол коэффициент альфа гэж нэрлэж байгаа. За хэрвээ энэ хамаарлал нь абсолют температурын хувьд хичүүл энэ байгаа тий. Температур өсвөл даралт өснө, температур өсвөл даралт өснө. За энэ P1, T1, P2, T2 гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр за нэгдүгээр төлөвт бай. За би энд одоо ингээд битүү чанагч дотор шүл хийгээд битүү таглалчлаа. Одоо тэгэхээр энэ доторх эзлэхүүн өөрчлөгдөхгүй гэсэн үг. За эзлэхүүн өөрчлөгдөхгүй мөртлөө энэ битүү чанагчаа плеткийн дээр тавьчихсан тий. Доороос нь ингээд халааж байгаа. Халаагаад байхаар энэ доторх байгаа хийн бүрдүүлж байгаа атом молекулуудын хөдөлгөөний хурд ихсэн. Температур ихсвэл хурд ихсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр хурд ихтэй молекулууд савны ханыг хүчтэй мөргөж эхэлнэ. Ингээд хүчтэй мөргүүл даралт өснө. За ингээд температур өсгөөр даралт өсөд байгаа. За ингээд температур өөрчлөгдөөд Т1 байж байгаа Т2 болоход даралт өссөөр байгаад P2 болно гэсэн үг. Ингэж хийн нэг төлөвөөс нөгөө төлөвт шилжихдээ энэ хооронд явагдаж байгаа үйл явцыг бид нар процесс гэж хэлнэ. Энэ үед юу өөрчлөгдөхгүй байгаа вэ гэхээр эзлэхүүн өөрчлөгдөхгүй байгаа. Эзлэхүүн өөрчлөгдөхгүй байх үед температураас хамаарат даралт өөрчлөгдөж байгаа энэ процессыг юу гэж хэлдэг вэ гэхээр изохор процесс гэж хэлдэг бахнэ. За ингээд температур өсөд байна. Тэгэхээр даралт өсөд байна. А энэ эзлэхүүн бол ерөөсөө яахгүй байна. Өөрчлөгдөхгүй байгаа гэсэн үг. За энийг Гель-Псакийн хууль гэж хэлж байгаа. Харин одоо ингээд битүү чанагч дотор биш те. Ийм савнд хийчээд ингээд жишээ нь усыг буцалгаад байвал ус яадаг үлээ ингээд савныхаа тагийг дээшээ хөвсөлзүүлээд байдаг үстэй те. Энэ савныхаа тагийг дээшээ түлхээд байна гэдэг үл энд юу өөрчлөгдөд байна гэсэн үг. Даралт үсээд хүч бий болоод байна гэсэн үг. Тийм учраас энэ тагийг өргөх гээд хөвсөлзүүлээд байдаг бахна шүү дээ. Тэ?
За шайрлын хууль. За одоо нөгөө даралт эзлэхүүн температур тогтмол байвал изотерм гэсэн тий. Эзлэхүүн тогтмол байвал изохор гэсэн. Одоо тэгвэл энэ үед шайрлын хууль дээр юу тогтмол байдаг вэ гэхээр даралт тогтмол байгаа. За тогтмол масстай хийн даралтан тогтмол байхад эзлэхүүн температуртайгаа шууд хамааралтай. За энэ хуулийг шайрлын хууль гэж хэлдэг. За ингээд температур өсөхөд эзлэхүүн өсөд байна гэсэн үг. За ингэж даралт тогтмол байхад эзлэхүүн нь температураасаа шууд хамаардаг гэсэн энэ хуулийг шайрлын хууль гэж хэлж байгаа. За энэ үед даралт тогтмол байна. Даралт тогтмол үеийн температур өсөхөд эзлэхүүн өөрчлөгдөд байгаа энэ процессыг изобар процесс буюу температур өслөө эзлэхүүн тэлэлттэй. За энд харагдаж байна тий. Энд бол даралтыг ерөөсөө өөрчлөөгүй. Биеийг хадаагаад байгаа гэсэн үг. Хадаагаад байхаар энэ бүлүүр дээшээгээ түлхэгдээд байна шүү дээ тий. Энэ ингээд түрэгдээд түлхэгдээд байна гэдэг бол молекулын эзлэхүүн буюу энэ хийн эзлэхүүн өсөд байна гэсэн үг. За ингэж даралт тогтмол байхад энэ дээр дарж байгаа даралт бол ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа гэсэн үг. Тэгэхэд молекул хурдтай болсноос болоод молекулууд бол яах вэ гэхээр маш их хурдтай учраас энэ бүлүүрийг дээшээ түлхсээр байгаад эзлэхүүн нь хідээд байна гэсэн үг. За ингэж температур өсөхөд эзлэхүүн өөрчлөгдөх процессыг изобар процесс гэнэ. Энэ үед даралт тогтмол байх ёстой. Энэ хуулийг шайрлын хууль гэж хэлнэ. За шайрлын хуулийн үед B0 нь болохоор температур 0 градус Цельсиус байх үеийн эзлэхүүн. За температур нь тэгээ өөрчлөгдөх Т болох үед эзлэхүүн нь B болж байгаа. Эзлэхүүн температур хоёр шууд хамааралтай. За изохор изобар процессуудын температурын тэнхилгийг одоо хасах нэгийг хуваах нь альфа гэсэн ийм зэгт ер нь бол тогтолж яадаг. За тэгээд энэ тогтолж байгаа температур гэсэн үг тийм. Нөгөө талаас альфа буюу энэ тогтмол коэффициент чинь 273-15 градус Цельсиус байгаа. За энийг шайрлын хууль гэж нэрлэдэг. За энэ бол Цельсийн хуваараар илэрхийлэгдсэн график нь. А энэ болохоор Кельвиний хуваараар илэрхийлэгдсэн график нь. За дээрх хуулиудыг одоо ийм Кельвиний температураас хамааруулад бичвэл за энэ байна. Эзлэхүүн температураасаа шууд хамааралтай буюу энэ үед даралт тогтмол байна тий. За эзлэхүүн өслөө, температур өслөө, эзлэхүүн өслөө, температур өслөө. Буюу эзлэхүүн буурлаа, температур буурлаа гэд энэ хоёр хоорондоо шугамаа хамааралтай. За эзлэхүүн тогтмол байхад температур даралт хоёр бас шууд хамааралтай буюу температур өслөө, даралт өслөө. Даралт температур хоёр шууд хамааралтай. За энэ үлийг хэлж байгаа. За борцныг бүрдүүлж байгаа зүйл чи юу байдаг вэ гэхээр атом, молекул, ионууд байдаг тий. За ингээд бодисыг бүрдүүлж байгаа нэг молекулын массыг буюу бодисын тоо хэмжээ буюу молийн тоо гэж хэлдэг. За нүүрс төрөгчийн C12 изотопоос тогтсон. За энэ чинь грамм нь тэгэхээр 0.12 кг гэсэн үг тий. За энэ 0.12 кг масстай бодис дагуулгадах
хичнээн ширхэг элемент байгаа вэ гэдэг тоо хэмжээг бодисын хэмжээ буюу молийн тоо гэж хэлнэ. Тэгвэл ямар ч нэг моль бодис дотор 600-ны 2-ыг үржих нь 1023 ширхэг молекул байна. Буюу энэ тоог Авгодрын тоо гэж хэлж байгаа. За Авгодрын хууль юу гэсэн үг байд юм бэ гэхээр нэг моль хэмжээтэй ямар ч хийнүүдийн температур даралт нь ижил байвал эзлэхүүн нь бас адилхан байна. За тэгэхээр нэг моль хэмжээтэй ямар ч хий байлаа гэхэд даралт температур нь адилхан байгаад ах юм бол эзлэхүүн нь дагаад бас адилхан байна. Энэ эзлэхүүнийг молийн эзлэхүүн гэж хэлнэ буюу 22.4 литр. Эсвэл метр кубээр илэрхийлвэл 22.4-ийг үржих нь 10-3 зэрэг метр куб гэсэн үг. За тэгээд нэг моль бодисын массыг молийн масс гэж хэлж байгаа. Нийт массыг молийн тоннд хуваасныг молийн масс гэж. Улгаагч микэ нэгэрээ. За нэвчлээ. Миний микрофоныг битээ агардаарай. За тэгэхээр хүчил төрөгчийн савны анд учруулах даралт, азотын савны анд учруулах даралт, аргоны, усны буюу одоо усны уурын даралт гэсэн үг тий. За нүрс хүчлийн хийн даралт. Энэ даралтуудыг бүх барьцаал даралтуудыг нэмээд нийт савн дотор байгаа агаарын савны ханд учруулах нийт даралт болно гэсэн үг. За энэ даралтыг юу гэж хэлдэг вэ гэхээр барьцаал даралт гэж хэлдэг байна. Ойлээ. Холимог хийн нийт даралт гэж хэлдэг байна. Тэгвэл Дальтоны хууль юу гэсэн хууль байгаа вэ гэхээр холимог хийн доторх хийнүүдийн барьцаал даралтуудын нийлбэр нь уг хийн холцын савны ханд учруулах нийт даралттай тэнцүү гэсэн үг. Тэгэхээр барьцаал даралт гэдэг үг бол ойлгосон уу? Аливаа нэгэн хий ганцаараа уг савн дотор байхтай учруулах даралтыг барьцаал даралт буюу хий бол оршин байгаа саваа дандаа дүүргэж идэг учраас энэ бүххийн эзлэхүүнүүд нь адилхан гэж үзчихэж байгаа. Зөвхөн даралтууд нь л өөр. Тэгээд энэ даралтуудыг бүгдээрнгийнхэн даралтыг нэмбэл нийт даралт гарна гэж үзээд байгаа.
За тэгэхээр термодинамик тэнцвэр нэг төлөв гэдэг нь бол одоо яах вэ гэхээр даралт эзлэхүүн температур нь яг нэг утгатай байгаа тий. P1, B1, T1 гэдэг энэ утгаар илэрхийлэгдэж байгаа үеийн за нэгдүгээр төлөв гэдээ аваад үзчихье. За тэгээд энэ бол одоо яах вэ гэхээр нэгээс нэг штрих төлөвт шилжихдээ энд температур нь өөрчлөгдөөгүй даралт эзлэхүүн хоёр өөрчлөгдсөн байна. Тэгвэл нэгээс нэг штрих төлөвт шилжихдээ энэ температур нь өөрчлөгдөөгүй юм чинь энэ явц буюу процесс изотермээр явагдсан байна гэж хэлнэ. За ингээ изотермээр явагдаад нэг штрих төлөв дээр ирлээ. Даралт P1 штрих боллоо, эзлэхүүн B2 боллоо. Ингэж даралт эзлэхүүн хоёр өөрчлөгдөөд температур нь T1 хэвээрэл охно шүү дээ тий. Ингээд дараагийн төлөвт шилждэг гэж хэлдэг. За нөгөө нэг тийм одоо үндсэн 3 макро хэмжигдэхүүн байгаа тий. Даралт эзлэхүүн температур гэдэг. Энэ гурвын аль нэг нь өөрчлөгдөөд өөр нэг хэмжигдэхүүн болж хувирсан хэсэг дээр очихыг бид нар нэг төлөвөөс нөгөө төлөвт шилжлээ гэж хэлж байгаа. А энэ нэг төлөвөөс нөгөө төлөвт шилжих үйл явдлыг бид нар процесс гэж хэлээд байгаа гэсэн үг. За энд болохоор нэгээс нэг штрих төлөвт шилжихдээ изотерм процесс явагдсан байна. За тэгээд нэг штрихээс хоёр төлөвт шилжихэд эзлэхүүн ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Эзлэхүүн өөрчлөгдөөгүй юм чи ямар процесс илээ? Изохор процесс тий. Изохор процесс буюу энд чинь юу өөрчлөгдөх вэ? Температур өсөөд тэгээд даралт өөрчлөгдөх шүү дээ. За. За ингэж нэг төлөвөөс нөгөө төлөвт шилжих тий. За нэг төлөв дээрээ байхыг нь бид нар бол яг термодинамик тэнцвэртэй байна гэж хэлнэ. Тэгээ энэ төлөв өөрчлөгдлөө гэхээр даралт эзлэхүүн температур гэсэн энэ 3 параметрын аль хоёр нь ч юм уу өөрчлөгддөг байна шүү дээ тий. За тэгээд энэ нь болохоор шилжихдээ даралт эзлэхүүн температур 3-ын аль нэг нь өөрчлөгдөөд тэгээд хэрвээ температур нь өөрчлөгдөхгүй байвал изотерм гэж хэлчих юм байна тий. Энэ үед эзлэхүүн өөрчлөгдөхгүй байвал изохор гэж хэлэх нь байна. Даралт өөрчлөгдөхгүй байгаа байвал изобар процесс боллоо гэж хэлнэ. Тэгээд дараагийн төлөвт шилжиж ирлээ дахиад даралт эзлэхүүн температур гэсэн энэ 3 утгаараа нөгөө нэг төлөвөө илэрхийлээд явна гэсэн үг. За тэгвэл бид нар одоо энд эхнийх бол изотерм процесс учраас бойл Мареттийн хууль чинь хоёрдугаарт нь изохор процесс учраас бид нар Гей-Лусакийн хууль бичнэ гэсэн үг. За ингээд нэгдүгээр төлөвт байгаа даралт эзлэхүүн температурын харьцааг хоёрдугаар төлөвт байгаа даралт эзлэхүүн температурын харьцаатай л дандаа яах вэ? Тэнцвүүлээл. За ингээд бодлогыг бодоод байна гэсэн үг шүү дээ. За хэрвээ энэ 1 моль хий байлаа гэвэл энэ дотор агуулгаж байгаа молекулын тоо нь ямар байх хэвээр? Авогадроны тоотой тэнцүү байх хэвээр тий. За энэ эзлэхүүн нь 1 моль бодисын хувь эзлэхүүн байна гэсэн үг. За 1 моль бодисын эзлэхүүн нь Б-мю юм бол энэ Б-мюг молийн тоогоор үржүүлээд өгөхөөр нийт эзлэхүүн гарна. Энэ тэгэхээр Б-мюг үржих нь энэний урд мю байгаа шүү. Нью те нью. Ньюг чинь бид нар юу гэж хэлдэг вүлээ? Молийн тоо. Молийн тоог олохдоо нийт массыг 1 моль бодисын масст харьцуулна гэсэн тий. 1 кг алиманд 1 алиманд 200 г юм бол хэдэн ширхэг байх вэ гэдэг байгаа тий. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулахаар 5 гэдээ гараад байгаа үст тий. Тэрийг бид нар юу гэж хэлэх вэ гэхээр молийн тоо. За ингээд молийн тоог 1 молийн эзлэхүүнээр үржүүлчихээр нийт молийн масс гарна гэсэн үг. Энэ Б-мюг үржих нь энд нью байгаа шүү. Ньюгийн дутуу ичсэн байна. За ингээд молийн эзлэхүүн юм бол энэ молийн эзлэхүүн чинь сая энд юутай RT-тэй тэнцүү байсан биз дээ тий. RT-г хуваах нь
Б байгаа, П байгаа үстэй тийм үү. Тэгээ энд байсан хуваалж исэн П чи уршаа үржигдээд гараад ирнэ. За энэ тэгштэглийг тэгвэл юу гэж хэлдэг вэ гэхээр идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл буюу Калпром-Менделеевийн тэгштгэл гэж хэлдэг. За энэ 8-10 те. Энийг идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл буюу Калпром-Менделеевийн тэгштгэл. За хий универсал тогтмолыг Авгодрын тоонд харьцуулахаар Больцманы тогтмол гардаг тий. За энэ бол 138-ыг үржих нь 10-ын хас 23 зэрэг Joule-ыг хуваах нь Кельвин байдаг. За тэгээд яах гээд байгаа юм бэ? Хий универсал тогтмол гэдэг чинь Больцманы тогтмолыг Авгодрын тоогоор үржүүлсэнтэй тэнцүүгээд орлуулчих. Тэгээд энэ бол нэг моль бодисын хувьд ойл нь юу нэгтэй тэнцэж байгаа юм тий. Тэгэхээр энэ бол нэг молийн эзэлхүүн. За ингээд болох юм бол нэгж эзэлхүүнд ногдох молекулын тоог буюу N-аг B-μ хувасныг бид нар концентрац гэж хэлдэг тий. Тэгэхээр концентрацийг үржих нь КТ буюу эндээс нөгөө идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл чинь молекул кинетик онолын тэгштгэл шилжиж штэ тий. За хий дотор бол асар олон молекул байгаа гэж хэллээ тий. Нэг моль хий гэтэл 602-ыг үржих нь 10-23 ширхэг молекултай. Тэгэхээр тэр олон молекулын хувьд бол ганцхан молекулын хурдын тухай бид нар ярихгүй. За тэр молекулуудын хамгийн их хурд гэж нэг ярина те B максимум хурд. За энд байна гэсэн үг. За арифметик дундаж хурд. За ерөнхийдөө дунджаар ямар хурдтай байгаа юм бэ гэсэн үг. За эндээс энэ хооронд хурд. За тэгээд дундаж квадрат хурд гэсэн ийм 3 хурдаар тэр олон молекулуудын хурдны тухай ярьдаг байгаа. За тэгвэл хурдны дархалт нь ерөнхийдөө ийм Гауссын дархалтаар илэрхийлэгдэнэ гэсэн үг. За энд бол хамгийн их хурд байгаа. Энэ хооронд бол арифметик дундаж хурд байгаа. За энд бол дундаж квадрат хурд байгаа. Тэ? За ийм 3 хурдаар молекулуудын хурдыг тодорхойлдог. За тэгвэл одоо хий молекулын хувьд бид нар термодинамик буюу одоо динамик юуг судалдаг вэ гэхээр хөдөлгөөн үсэг шалтгааныг судалдаг. Кинематик юуг судалдаг вэ гэхээр хөдөлгөөний зүй тогтлыг судалдаг. Тэгэхээр аливаа биеийг бүрдүүлж байгаа атом молекулууд яахаараа хөдөлгөөнд ороод хөдлөөд байгаа юм бэ? Юунаас олж байгаа юм бэ? гэдгээр тодорхойлогдох хэмжигдэхүүнийг дотоодын нэрэг, ажил ба дулаан гэж хэлж байгаа. Тэгэхээр биеийн одоо халуун хүйтний хэмжүүр бол температур тий. Температур ямар байгаагаас биеийн дотоод энерги шалтгаална. Тэгвэл биеийн дотоод энергиэр бол яг хоёр замаар өөрчилж болно. За бид гаднаас ажил хийх. За биеийг одоо нөгөө бүлүүрээр бүлүүрдэх тий. Хийг хоолой дотор одоо ийм Б эзэлхүүнтэй цилиндр савнд хийчихэл тэгээ дээрэс нь одоо бүлүүрээр шахаад өгөх юм бол хийн эзэлхүүн агшин. За тэгээд агшсан хий чин буцаад тэлэн тэлэхтэй бүлүүрийг дээшээ дүрслэх нь тэгтээ ажил хийнэ гэсэн үг. За ингэж шахаж байгаа үед бол гаднаас ажил хийнэ. За хий дотроосоо тэлээд бүлүүрээ дээшээ түлхэж байгаа үедээ гадны хүчний эсрэг ажил хийнэ гэсэн үг. За ингэж бол хийн дотоод энергийг ажил хийх замаар нэг өөрчилж болно. За яагаад өөрчлөгдөд байгаа вэ гэхээр молекулуудыг шахахаар тэднэрийн хоорондын зайн багасна штэ тий. Нейтрат ирнэ. Нейтрат ирэхээр тэр нөгөө түлхэцлийн хүч ихсээд молекулын хөдөлгөөний хурд уурна тий.
За тэгээд одоо бас яг хөө тэлэгтэй хоорондоо зайн холдож байгаа юм чинь бас хурд нь өөрчлөгдөнө. Ингэж хурд нь өөрчлөгдснөөс хий хална эсвэл хүрнэ гэсэн үг. За эсвэл угаасаа байгалийн жамаараа халуун ба хүйтэн бие хоёр зэрэгцэн оршиж ивэл халуунаас хүйтэн рүү дулаан аяндаа шилжинэ. За энийг бид нар дулаан солилцох гэж хэлж байгаа. Тэгээд халуун нь хөрөөд хүйтэн нь халаад хэсэг хугацааны дараа дулааны тэнцвэр тогтдог тий. Ингээд нэг адилхан температуртай болохыг бид нар дулааны тэнцвэр тогтлоо буюу дулаанаас солилцсоор байгаад дотоод нэрг нь өөрчлөгдсөн гэсэн үг. За ингэж хоёр замаар биеийн дотоод нэргийг өөрчилж болно. Тэгвэл гадны хүчний үйлчлэлээр одоо бид шилжүүлж байгаа тэр дотоод энергийн хэмжээг гадны хүчний ажил гэж хэлдэг. Энэ ажлыг хийхдээ одоо хийг шахах юм уу эсвэл хий өөрөө тэлнэ гэсэн штэ. Шахахаар хий эзлэхүүн агшина, тэлхээр хийн эзлэхүүн ихснэ. За ингэснээрээ эзлэхүүн өөрчлөгдөж гэсэн үг. Ингээд эзлэхүүн өөрчлөгдснөөр хий дээр ажил хийгддэг. Тэгэхээр хийд хийж байгаа ажлыг олохдоо даралтыг үржих нь эзлэхүүний өөрчлөлт. За ингээд олох юм бол эцсийн эзлэхүүнээс эхний эзлэхүүнийг хасгаар эзлэхүүний өөрчлөлт гарна те. B2-оос нь B1 гэсэн үг энэ дельта B гэдэг чинь. Тэгэхээр даралтыг үржих нь эзлэхүүний өөрчлөлт гэдэг бол энэ хий дээр хийж байгаа ажил гэсэн үг. Тэгэхээр даралт эзлэхүүний хамаарлын хэрвээ граф өгөхдөө бид нар ажлыг олох гэж байгаа бол эзлэхүүний өөрчлөлтийг тэнд байгаа даралтаар үржүүлээл тэгээд ажлаа олчихно буюу даралт эзлэхүүн хоёрыг илэрхийлсэн графикийн албаагаар энд хийж байгаа ажил тодорхойлогдно гэсэн үг. За тэгвэл одоо дулаан дамжуулалтаар бас дулааныг өөрчилж олно гэсэн шүү дээ тий. Тэгэхээр нэг биеэс нөгөө биед шилжиж байгаа тэр дулааны хэмжээг дулааны тоо хэмжээ гэж хэлж байгаа. Буюу дотоод энергийн өөрчлөлтийг дулааны тоо хэмжээний өөрчлөлт гэдэг байна. Тэгвэл энэ яаж өөрчлөгдөх юм бэ гэхээр тэр дулааны тоо хэмжээ яаж өөрчлөгдөх вэ гэвэл Q тэнцүү CM-ийг үржих нь T2-оос нь T1. За энэ байгаа T2 нь бодисын эцсийн температур, T1 нь бодисын эхний температур. Эцсийн температураас эхний температурыг хасаад за бодисын массаар үржүүлээд хувийн дулаан шингээлтийн коэффициентээр үржүүлсэнийг би хадахтаа буюу хүрэгтэй авах дулааны тоо хэмжээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр С бодисын хувийн дулаан шингээлт гэдэг бол 1 кг бодисын температурыг 1 градусаар өөрчлөхөд хичнээн хэмжээний дулаан хэрэгтэй вэ гэдгийг илэрхийлдэг коэффициентийг хэлж байгаа. 1 кг бодисын температурыг 1 градусаар өөрчлөхөд зарцуулагдах дулааны хэмжээг бодисын хувийн дулаан шингээлтийн коэффициент гэж хэлдэг. За энэ бол бодис болгон дээр янз бүр байдаг тогтмол тоо. Жишээ нь 1 кг усыг 1 градусаар халаахад 4200 жоул дулаан хэрэгтэй байдаг. За энэ бол тэгвэл хаалгаа хүрэгтэй авах алдаг дулааны хэмжээ. За тэгвэл энэ болохоор Q тэнцүү лямбда m бол би хайлахтай болон хүрэгтэй ялгаруулах дулааны хэмжээ. За энд байгаа лямбда коэффициентийг бодисын хайлахын хувийн дулаан шингээлтийн коэффициент гэж хэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 1 кг одоо бодис хайлахдаа ямар хэмжээний дулаан шаардах вэ гэдгийг илэрхийлж байгаа юм коэффициент. Энэ болохоор бодис бүрийн хувьд янз бүр байдаг тогтмол тоо. За QRM. За энэ болохоор бодисыг ууршуулахад буюу
конденсацлахад ялгарах дулааны тоо хэмжээ. За тэгэхээр одоо жишээ нь усыг буцлаглаа. Буцлагахаар усны гадаргуугаас молекулууд дасран гарахыг бид нар уурсах гэж хэлнэ. Тэгвэл тэр уурсан молекул буцаад ус болохыг нь бид нар болохоор за тэгэхээр Q тэнцүү RM болохоор 1 литр ус буюу одоо 1 кг ус те ууршуулахад ямар хэмжээний дулаан хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлдог энэ коэффициентийг бодисын ууршихын хувийн дулаан шингэлтийн коэффициент гэж байгаа. За тэгвэл энэ уурчин буцаад ус болохыг конденсацлах гэж хэлнэ те. Тэгвэл конденсацлахдаа ямар хэмжээний дулаан ялгаруулах юм бэ? Эсвэл ууршихтаа ямар хэмжээний дулаан шаардах юм бэ гэдгийг олдог томьёо бол Q тэнцүү RM байх нь. За тэгвэл бодисын шаталтын хувийн дулаан багтаамж гэж байгаа. Тэгэхээр жишээ нь 1 кг нүүрс шатахтаа ялгаруулах дулааны хэмжээг Q гэж байгаа. Жижиг Q-гээр тэмдэглэж байгаа ахна. За тэгээд одоо 1 кг нүүрс шатахтаа ялгаруулах дулаан биднэрт мэдэгжийвэл тэрийгэ хэдэн килограмм нүүрс байгаагаар үржүүлээд тэнд ядгарах дулааныг олж болно гэсэн үг. За энийг бодисын шатахтаа ялгаруулах дулаан гэж хэлж байгаа охин тий. За термодинамикийн 1-р хууль. За бид гаднаас өгсөн дулаан нь системийн дотоод энергийг өөрчлөх ба гадны ажил хийхэд зарцуулагдана. За энийг термодинамикийн 1-р хууль гэж байгаа. Тэгвэл бид одоо гаднаас дулаан өгөхөөр би дотоод энерги нь өөрчлөгдөн буюу халах нь шүү дээ тий. Халаад халсныхаа дараа үлдсэн энергиэрээ ажил хийнэ гэсэн үг. За ингэж бид гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийг өөрчлөх ба ажил хийхэд зарцуулагдана гэсэн энэ хуулийг термодинамикийн 1-р хууль гэж нэрлэж байгаа. За тэгвэл бид нар сая үзсэн те хийх ажлыг олохдоо бол эзлэхүүнээ өөрчилж ажил хийдэг гэсэн. Тэгэхээр даралтыг үржих нь эзлэхүүний өөрчлөлт бол энэ хийж байгаа ажилтай тэнцүү. За тэгвэл дулаан багтаамж гэж юу вэ? Биеийн температурыг 1 градусаар ихсэхэд шаардагдах дулааны тоо хэмжээг дулаан багтаамж гэнэ. За тэгвэл нэгж масстай биеийн температурыг 1 кельвинээр ихсэхэд шаардагдах дулааны хэмжээг хувийн дулаан багтаамж гэнэ. За харин 1 моль бодисын дулаан багтаамжийг молийн дулаан багтаамж гэнэ. За хувийн дулаан багтаамж, молийн дулаан багтаамж хоёроо энэ томьёогоор холбогддог хоорондоо. Тэгээд эсхүүн тогтмол байх үед буюу изохор процессын үеийн дулаан багтаамж, дарал тогтмол байх үе буюу изобар процессын үеийн дулаан багтаамж гэж дулаан багтаамжийг дотор нь хоёр ангилна. Эсхүү өөрчлөгдөхгүй байх үеийн дулаан багтаамж, даралт өөрчлөгдөхгүй байх үеийн дулаан багтаамж гэсэн үг. За тэгэхээр бид нар бол идеалхийн молекулууд хоорондоо харилцан үйлчлэгддэггүй гэж үздэг тийм. Тэгэхээр идеалхийн дотоод энерги нь потенциал энергиэс юусаа хамаарахгүй зөвхөн кинетик энергиэс л хамаарна. Тэгээд кинетик энерги нь 2-ны I-КТ. Энэ I-ыг юу гэж хэлдэг вэ гэхээр чөлөөний зэрэг гэж хэлдэг.
За энэ чөлөөний зэрэг нь үл хамаарах координатуудын тоог илэрхийлж байгаа буюу одоо нэг атом байвал нэг атомын хувьд чөлөөний зэрэг нь x, y, z гэд 3 координатаас хамаарах учраас a нь 3-тай тэнцв. За 2 атомтай хий байх юм бол чөлөөний зэрэг нь 5-тай тэнцв байдаг. За 3 ба түүнээс дээш атомтай хийн хувьд чөлөөний зэрэг нь 6-тай тэнцв байдаг. За энэ бол нэг моль бодисын хувьд дотоод энергийг болж байгаа. А-ыг хуваах нь 2kT гэд. За ингээд нэг моль бодисын хувьд кинетик энерги нь байна тий. Кинетик энергийг нэг шилхэг молекулын хувьд юм байгаа юм чинь Авгодрын тоогоор үржүүлчихээр нэг моль бодисын хувьд дотоод энерги нь гарч байгаа. За тэгээд эсвэл Больцманы тогтмол Авгодрын тоо 2-ыг үржүүлчин хий универсал тогтмол юм чинь за бас ингэж илэрхийлэгдэж болно гэсэн үг. За нийт массыг молийн масс харьцуулсан харьцааг молийн тоо гэдэг тий. Тэгвэл бас ингэж νr(T) гэж илэрхийлэгдэж болно. За энэ бол юу гэхээр дотоод энергийг олох томьёо. За нэг моль хийн хувьд бол молийн тоо 1 юм чин Галфрон-Менделеевийн тэгштгэл чинь дард тэсэлхүүний үржүүр нь RT-тэй тэнцүү гэсэн ийм тэгштэглээр илэрхийлэгдэж байна. За энэ тэгштэглийг дард тогтмол гэж үзээд дифференциалчлах юм бол дардыг үржих нь эзэлхүүний өөрчлөлт энэ үед температураас өөрчлөгдөнө гэж үзээд за температур өөрчлөгдөхөд эзэлхүүн дельта B гэсэн хэмжээгээр өөрчлөгдөнө гэвэл хий универсал тогтмолыг тогтмол даралтанд хуваасантай тэнцүү тий. За тэгээ эндээсээ даралт тогтмол үеийн дулаан багтаамж бол CP, эзэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамж CB. Энэ хоёр бол CB дээр хий универсал тогтмолыг нэмэхээр даралт тогтмол үеийн дулаан багтаамж гардаг. За энийг бол Роберт Майерын тэгштгэл гэж нэрлэдэг. Хэрвээ бид нар хэдэн атомтай хий байгаа нөгөгдсөн байвал дотоод энерги эзэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамж, даралт тогтмол үеийн дулаан багтаамж, даралт тогтмол үеийн дулаан багтаамжийг эзэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамжд харьцуулсан харьцаа буюу Адибатын зэрэг илтгэгч нь бол ингээд өгөгдсөн гэсэн үг байдаг. Нэг атомтай идеал хий байжээ гэдэгвэл дотоод энерги нь 2.3 RT, эзэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамж нь 2.3 R, даралт тогтмол үеийн дулаан багтаамж нь 2.5 R, гамма нь 167 байна гэсэн үг. За хоёр атомтай хий байвал бас дотоод энерги дулаан багтаамжууд нь ингээд тодорхой гэсэн үг. За одоо тэгвэл термодинамикийн 1-р хуулийг нөгөө изохор, изобар, изотерм процесстэй хэрэгжилж изохор, изобар, изотерм процессын үеийн ажил дулааны хэмжээг олъё. За изохор процесс эзэлхүү өөрчлөгдөхгүй учраас энэ үед ажил хийхгүй. Ажил хийхгүй юм чинь гаднаас өгсөн дулаан нь цөөхөн дотоод энергийн өөрчлөлтөд тэнцүү. Дотоод энергийн өөрчлөлт гэдэг нь болохоор за энэ чинь эзэлхүүн тогтмол изохор процесс юм чинь изохорын дулаан багтаамжийг температурын өөрчлөлтөөр үржүүлсэнтэй тэнцүү. За ингэж гарч ирж байгаа. За энэ бол нэг молекийн хувьд гэхдээ олон молекийн байвал M-ийг хуваах нь μ-г үржих нь CB дельта T болно гэсэн үг. За ийм дулааныг изохор процессын үед гаднаас бий авдаг гэсэн үг. За тэгвэл одоо изобар процесс. Изобар процесс даралт тогтмол. Даралт тогтмол учраас эзэлхүү өөрчлөгдөнө. Тэгээ эзэлхүү өөрчлөгдөх учраас энд ажил хийгдэнэ. За эзэлхүүнийхээ өөрчлөлтийг олохын тулд Галфрон-Менделеевийн тэгштэглийг 1-р төлөв дээр болон 2-р төлөв дээр бичье. За тогтмол дардыг B1 эзэлхүүнээр үржүүлээд ингэсэн нь M-ийг хуваах нь μR. За энэ 3 бол тогтмол шүү дээ тий. Үржих нь T1 гэсэн температур.
За энэ үед бол даралт тогтмол байхад температур нь T1 эзэлхүүн B1 байсан байна тий. Нэгдүгээр төлөвтөө. Хоёрдугаар төлөвтөө даралтын тогтмол тэгээ эзэлхүүн B2 болоод температур T2 болсон гэвэл за энэ хоёр Газпром Менделеевийн хоёр тэгшдэглийг нэгдүгээр төлөв хоёрдугаар төлөв хоёрт бичиж болох нь. За энэ хоёр тэгшдэглээсээ эсхүүнүүдээ олоод хооронд нь хасчээ. Эсхүүнүүд болохоор дард энэ аргашаа хуваагдаад гараад ирнэ тий хоёуланд нь. Тэгээд тэр хуваагдаа гараад ирснээр хооронд нь хасахаар m-ийг хуваах нь μ(r)p чинь тогтмол тоонууд хаалтны өмнө гарчин хацаа нь өөрчлөгдөж байгаа температур үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр температурын өөрчлөлтийг m-ийг хуваах нь μ(r)p-гээр үржүүлэхээр эсхүүний өөрчлөлт гарах нэ. За тэгвэл энийг эсхүүний өөрчлөлтийн оронд орлуулчих. Тэгээ энд тавихаар бас ажлыг ингэж бас олж болох нь байна. Тэгэхээр изобар процессын үед ажил нь температурын өөрчлөлтөөр тодорхойлогдож олно эсвэл эсхүүний өөрчлөлтөөр тодорхойлогдож болох нэ. За тэгэхээр изобар процессын үед системд гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийг өөрчлөх ба ажил хийхэд зарцуулагдана. За дотоод энергийн томьёо нь энэ байна. Дулааны томьёо нь энэ байна тий. За одоо тэгвэл изотерм процесс. За температур тогтмол үед хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изотерм гэж байгаа. Изотерм процессын үед даралт эсхүүний үржүүрэн тогтмол байдаг буюу эсхүү ихсвэл даралт багасна, эсхүүн багасвал даралт ихснэ гэсэн хууль байгаа тий. За ингээд даралтыг үржих нь эсхүүний өөрчлөлт буюу Газпром Менделеевийн тэгшдэглээ орлуулахаар ийм болчихно гэсэн үг. Даралт чинь m-ийг хуваах нь μ(r)t-г хуваах нь b гэсэн үг тий. Ингээд даралтынхаа оронд энэ Газпром Менделеевийн тэгшдэглээсээ m(r)t-г хуваах нь b-гээ орлуулчих юм бол тэгшдэгэл ийм хэлбэртэй болчихно. Тэгэхээр эсхүүнээс дельта b хуваах нь b-гээсээ интеграл авч нийт хийж байгаа ажлыг олно гэсэн үг. За ингээд эсхүүнээрээ интеграл авахаар натурал логарифм гараад ирнэ. Натурал логарифм b2-оос натурал логарифм b1 гэдэг чинь ижил хуваарьд оруулах юм бол хуваах болоод ороод ирж байгаа тий. Тэгээд m-ийг хуваах нь μ(r)t-г үржих нь натурал логарифм b2-ыг хуваах нь b1. Харин даралтаар нь илэрхийлвэл p1-ийг хуваах нь p2 гэж бид нар изотерм процессын ажлыг олно. За изотерм процесст температур өөрчлөгдөхгүй учраас дотоод энерги өөрчлөгдөхгүй. Дотоод энерги өөрчлөгдөхгүй юм чинь гаднаас өгсөн дулаан нь зөвхөн ажил хийхдээ зарцуулагдана. Тэгэхээр дулаан ажил хоёрт тэнцвүү. За ингээд ажлыг олдог томьёогоороо дулааныг олж болно гэсэн үг. За тэгвэл одоо дулааны машин. За дулааны машин гэж юу юм бэ гэхээр за тухайн одоо ямар түлш байна те? Тэр түлшнийхаа дотоод энергийг хувиргаад механик энерги болгодог багжийг дулааны машин гэж байгаа. За дулааны машинд бол халаагч гэж байна. За халаагчаас ажлын биеэр бие рүү дулаан өгснөөр энэ ажлын бие ажил хийнэ. Ажил хийхдээ энэ ажлын бие хөргөгч рүү дулааныхаа нэг хэсгийг алдчихийдэг. Тэгэхээр ямар дулаанаар ажил хийх вэ гэхээр нийт авсан дулаанаасаа алдсан дулаанаа хасаад Q1-ээс Q2 гэсэн дулаанаар тэр дулаан нь бол ашигтай зарцуулагдж байгаа буюу тэр дулаанаар ажил хийж байгаа гэсэн үг. За тэгвэл ийм дулааны хөдөлгөөрийн нэг хамгийн түгээмэл хэлбэр нь юу гэхээр дотоод шаталтад хөдөлгөөр байгаа. За дотоод шаталтад хөдөлгөөр чинь ажлын бие нь болохоор нөгөө шатхуун буюу бензин гэсэн үг. Тэгээд ийм бүлүүртэй цилиндр дотор гаднаас одоо хүчил төрөгч орж ирээд бензинийг бензин хоёр холилдохоор шатдаг. За ингээд шатаад
шатгаар хольц хадаад халсан бие тэлнэ тий. Тэгэхдээ бүлүүрээ дээшээ хөдөлгөнө. Ингээ бүлүүр хөдөлж ийн гэдэг бол энийг хөдлөж байгаа бүлүүрийг дээш доош нь хөдлөж байгаа тэр энерги чинь механик энерги гэсэн үг. Ингээд шаталтаас үүссэн дулаанаар хийт хилээд тэгэхдээ бүлүүрийг дээшээ түсгэх нь байна. Хөргөтөө бүлүүр доошоо олно. Ингэж бүлүүр дээшээ доошоо хөдлөхдөө моторыг урагш нь арааг бол одоо эргүүлнэ гэсэн үг. За ингэж механик энерги, дулааны энерги нь механик энерги болж хувирдаг хөдөлгөөрийг дулааны машин гэж хэлж байгаа. За энэ нь бол дулааны машины ажиллах үндсэн зарчим. Тэгвэл дулааны машинд бол халагчаас Q1 гэсэн дулаан өгнө. Халагчийн температур нь бол T1. Тэгээ хөргөгчд Q2 гэсэн дулааныг алдна. Хөргөгчийн температур T2. Тэгээ Q2-оос Q1-ийг хассаад гарсан тэр дулааны ялгуураар юу хийж байгаа вэ гэхээр ажил хийж байгаа. Тэгэхээр ашигтай зарцуулагдсан дулааныг нийт авсан дулаанд харьцуулсан харьцааг ашигт үлийн коэффициент гэж хэлдэг. Тэгэхээр дулааны машины ашигт үлийн коэффициент бол нийт авсан дулаанаас алдснаа хасаад нийт авсандаа харьцуулж байгаа. Эсвэл халагчийн температураас хөргөгчийн температурыг хасаад халагчийн температурт харьцуулна. Нэгээс хасах нь энэ T2-ыг хуваах нь T1 шүү. Зөрүүлээ өчсөн биш. За буюу энэ T1-ээс хасах нь T2-ыг хуваах нь T1 буюу ингэж температураар нь юм уу эсвэл дулаанаар нь дулааны машины ашигт үлийн коэффициентийг олдгоо гэсэн үг. За энэ дулааны машины ажиллах зарчим нь ерөнхийдөө 2 изотерм 2 адиабатаас тогтсон цикл процесс байдаг. Энэ цикл процессыг Карногийн цикл гэж нэрлэдэг. Ямар процессыг цикл гэдэг вэ гэхээр анхны төлөөс гараад за дараагийн төлөвт ирчээд бутаад анхны төлөвт ирэхдээ өмнө дайрсан төлөвүүдээ уруу даралтаагаар дайрсаар анхны төлөвтөө ирж ивэл уг процессыг буцах процесс буюу цикл процесс гэж хэлдэг байна. За тэгвэл молекулууд оршин байгаа саваа дүүргэж явахдаа бол яах вэ гэхээр эмх замбраагүй хөдөлж идэг. За тэгвэл молекулууд ингэж маш эмх замбраагүй хөдөлдөг болохыг 1827 онд Английн ургамал судлаач Браун усан дотор юм жижиг хэсгүүдийг хөвлөөд хөдөлгөөнийг нь ажиглаж баталсан. За тэгээд тэр молекулуудын хөдөлгөөнийг нь олон дахин өсөгдөг микроскопоор харахад энэ жижиг хэсгүүд маш эмх замбраагүй тасралтгүй энэ хөдөлгөөнийг хийж ирсэн. За тэгэхээр энэ хөдөлгөөнийг юу гэж хэлдэг гэхээр Брауны хөдөлгөөн гэж хэлдэг баг. За хатуу биеийн хувьд температурыг нэгсгэхээр хатуу биеийн молекулуудын хөдөлгөөн ихснээс болоод молекулуудын нь хоорондох зай холдно. Ингээд молекулын хоорондох зай холдсноос болоод бие тэлнэ. За энийг бол хатуу биеийн шугамн тэлэлт гэж хэлж байгаа. L0 бол температур 0 градус Цельсиус байх үеийн урт гээд температур өсөхөд биеийн шугамн хэмжээ тэлнэ. За энэ бол шугамн тэлэлтийн хууль. За бас яах вэ гэхээр температур ихсгээр молекулуудын хурд ихсээд за ийш тийшээ эмх замбраагүй хөдөлснөөс болоод бас эзлэгүүн нь тэлнэ. Молекулуудын хоорондох зай холдно гэсэн үг. Ингээд зай нь холдсноос болоод хатуу биеийн эзлэгүүн тэлдэг. За энэ бол хатуу биеийн эзлэгүүн тэлэлтийн хууль. B0 нь болохоор 0 градус Цельсиус температуртай үеийн эзлэгүүн. B нь болохоор температур T болох үеийн эзлэгүүн гэсэн үг. За бас хатуу биеийн хувьд молекулуудын нь хоорондох зай ихсээд байгаа юм чинь нэгтэн багасна гэсэн үг. Тэгэхээр анх температур 0 градус Цельсиус температуртай байхад нэгтэн ρ0 байжгаад
нэгийг хуваах нь ветта Т гэсэн хэмжээгээр нэгтэн өөрчлөгдөөд ро болж багасна гэсэн үг. За тэгээд шугамн тэлэлтийн коэффициент, эзлэхүүн тэлэлтийн коэффициент хоёр бол ийм хамааралтай байдаг, буюу шугамн тэлэлтийн коэффициентийг 3-аар үржүүлсэн нь эзлэхүүн тэлэлтийн коэффициенттэй тэнцүү байх нэ. За тэгвэл одоо энэ онолтойгоо холбоотойгоор жишээ бодлого үзье. За энэ бол 2019 онд эсэлтийн шалгалтанд ирсэн жишээ бодлогод байгаа молекул физикийн. За жишээ нь шугамн тэлэлтийн коэффициентийн нэгж аль нь вэ гэсэн байна. За бид нар сая үзсэн те Цельсийн хасах нэг зэрэг. За дараа нь температур 0 градус Цельс байхад керосины эзлэхүүн 20 литр. За температур 50 градус Цельс болоход эзлэхүүн нь тэгвэл хэд болох вэ? За энэ бодлого байна. Тэгэхээр бид нар энийг яах вэ гэхээр B тэнцүү B0-ыг үржих нь 1 дээр нэмэхэд ветта температурын өөрчлөлт гэдэг томьёонд орлуулалт тавина гэсэн үг. За 0 градус Цельс байхад эзлэхүүн 20 литр байсан. Тэгээ 20 тавилаа. Үржих нь 1 дээр нэмэх нь ветта чинь 100 үржих нь 10⁻³ зэрэг баг. Тэгээ температур 50 байсан шүү дээ, тий? 0 байж байгаа 50 болсон. Тэгэхээр өөрчлөлт нь 50 гэсэн үг. 50-аар үржүүлэхээр 21 литр гэж гарч ирэх нь. Тэгэхээр 20 литр эзлэхүүнтэй байснаа 50 градус Цельс болтлоо хадахад эзлэхүүн нь 21 литр болж идэх нь байна. За тэгээ Фаренгейтийн хуваарьд шилжүүлдэг томьёо цөмөөрөө үзсэн шүү дээ, тэ сая. Нэг 1.8-ыг Цельсийн хуваарьаар үржүүлээд 32-ыг нэмээ гэсэн. Тэгэхээр 1.8-ыг үржих нь 10 дээр нэмэх нь 32 гээд 1.8 10 градус Цельс бол 50 Фаренгейттэй тэнцсэн байна. За хэвийн нөхцөлд мөсний хайлах температур хэд вэ? За энийг шууд 0 градус Цельс гэж цөмөөрөө бүгдээрээ мэднэ тий. За дараагийн бодлого нь 2.5 кг масстай мөс хасах 30 градус Цельс температураас хасах 20 градус Цельс температуртай болсон бол орчноосоо ямар хэмжээний дулаан авсан бэ? За тэгээд мөсний хувийн дулаан багтаамж 2100 жоулыг хуваах нь килограмм градус Цельс. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 1 кг масстай мөсний температурыг 1 градусаар нэмэгдүүлэхийн тулд түүнд 2100 жоул дулаан өгнө гэсэн үг. За тэгээд энэ хасах 30-аас хасах 20 градус Цельс болтлоо авах дулааны хэмжээг олохын тулд бид нар Т2-оос Т1-ийг хасаад Cm2-оор үржүүлдэг тий. Тэгэхээр 52.5 кJ гэж гарч ирж байна. За тэгвэл бодисын хайлахын дулааныг тодорхойлох томьёо бол Q тэнцүүл лямбда m тий. За усны хувийн ууршихын хувийн дулаан нь 2.3 мегажоул килограмм гэдэг. Энэ юу гэсэн үг гэхээр 1 кг усыг ууршуулахын тулд 2.3 мегажоул дулаан өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр А хувилбарах нь тий. За 21 нь болохоор дараах тэгшдэглүүдээс аль нь изобар процессыг илэрхийлэх вэ? За изобар процесс гэдэг бол даралт тогтмол. Даралт тогтмол учраас эзлэхүүн температур хоёр өөрчлөгдөх ёстой. Гэхдээ эзлэхүүн температураасаа шууд хамааралтай гэж хэлдэг тий. За тэгэхээр энэ D-ийн зөв баг.
За хэвийн нөхцөл. Хэвийн нөхцөл гэж ямар хэлэх вэ гэхээр 15 зэрэг паскал даралттай 0 градус Цельс температуртай үеийн нөхцөлийг хэвийн нөхцөл гэж байгаа. За энд байгаа 2 моль хий. Тэгэхээр 1 моль хий бол Авгадроны тоотой тэнцвэр тооны молекулыг агуулна гэсэн шүү дээ, тий? 600-ны 2-ыг үржих нь 10-23 ширхэг молекултай юм бол 2 моль ойл 600-ны 2-ыг 2-оор үржүүлээд 1200-ны 4-ыг үржих нь 10-23 ширхэг молекултай гэдэг. Энэ зөв гэсэн үг. За 23-т нь эсэлхүүн 2 литр байжгаад 2.5 литр болно. Даралт нь 4-ыг үржих нь 15 зэрэг паскал байснаа 2-ыг үржих нь 15 зэрэг паскал болж буурах юм байна, тий? За ингээд 1-ээс 2, 2-оос 3, 3-аас 4, 4-өөс 1 гэсэн цикл процессын хувьд хийн гүйцэтгэсэн ажлыг ол гэдэг бодлого байна. За 1-ээс 2 дулаан авна, 2-оос 3 дулаан авна, 3-аас 4 алдна, 4-өөс 1 алдна гэсэн үг. За нөгөө талаас энд хийгдэх ажил гэдэг бол ерөөсөө л энэ тэгш өнцгтийн талбайгаар тодорхойлогдно. Тэгш өнцгтийн талбайг олохдоо уртыг өргөнөөр үржүүлнэ. Урт нь болохоор хэд вэ? B2-оос нь B1 байна, өргөн нь P2-оос нь P1 байна. Тэгээ энэ хоёрыг хооронд нь үржүүлээд гарсан 100 жоул гэдэг бол энэ бодлогын хариу ах нэ. За ингээд хийг халаахад дотоод энерги нь 600 жоулаар нэмэгдэж 200 жоул ажил хийсэ. За энэ бол термодинамикийн 1-р хууль байна, тий? Систем болгон авсан бид гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийг өөрчлөх болон ажил хийхэд зарцуулдаг. Тэгээ бид нар дотоод энергийн өөрчлөлт ажилд хоёулаа өгсөн байна. Тэгэхээр 600 дээр 200 жоулыг нэмээд 800 жоул дулаан өгсөн гэдэг. За ингээд зөв хариунд гарч ирэх нь. За 25. Хэрв үүсгүүрийн хэлбэлзлийн үе 2 дахин багассан бол үүсгэх долгионы урт яаж өөрчлөгдөх вэ? За энэ бол юуны бодлого байна? Оптикийн бодлого байна, тий? За эзлэхүүн тэлтийн коэффициентийн нэг жал вэ гэхээр Кельвиний хатах нэг зэрэг, тий? За дараа нь температур 0 градус Цельс, эзлэхүүн 40 литр, тэгээ температур нь 50 градус Цельс хүртэл халсан бол ямар эзлэхүүнтэй болсон бэ? За эзлэхүүн тэлтийг олдог томьёо. Энэ томьёогоо хэрэглэн, тий? Ингээд 42 литр эзлэхүүнтэй болсон гэж гарч ирж байна. За 20 градусыг Цельсийг Фаренгейтийн хуваарь шилжүүл. Цельсийн хуваарийг 1.8-аар үржүүлээд 32-ыг нэмдэг гэсэн, тий? За хэвийн нөхцөлд туслах температур бол угаасаа 100 градус Цельс шүү дээ, тий? За дараа нь 2.5 кг масстай мөс хасах 40-оос хасах 30 градус Цельс температуртай болж за халсан гэсэн үг, тий? Ийм бол орчноос ямар хэмжээний дулааныг авсан бэ? За Q тэнцүү Cm T2-оос нь T1-ийг үржүүр. Ингээд 52.5 кJ дулааныг авсан гэж гарч ирж байгаа. За дараа нь болохоор бодисын ууршайн хувийн дулааныг олно гэж. Ууршайн дулаан чинь болохоор Q тэнцүү R. За энэ цэн зүг гэсэн үг, тий? За 20 дээр нь болохоор мөнгөн усны ууршийн хувийн дулаан 0.3 мегажоулыг хуваах нь килограмм. За ингэж өгсөн бол
Энэ ямар утга санааг илэрхийлж байгаа вэ гэхээр ихтэй ерөнхийдөө доотлын хэмжигдэхүүнийг нэлдэг. 1 кг масстай мөнгөн усыг ууршуулахад 0.3 мегажоул энерги шаардлагатай гэсэн үг. За ингэж хэлнэ. За тэгэхээр биеийн зүв байх нь тий. За 21 нь изохор процесс. Эсхүүн тогтмол үед хийн даралт температураас шууд хамааралтай гэсэн үйл байгаа шүү дээ. Тэгэхээр А зүв гэсэн үг. 22 болохоор хэвийн нөхцөлд байгаа 3 молхийн молекулын тоог бол 3 моль гэхээр Авогадроны тоо 3 дахин орсон гэсэн үг. Тэгэхээр 602-ыг үржих нь 3 гэхээр 1806 гэсэн үг. За 23 нь болохоор за эзэлхүүний өөрчлөлт өгсөн байна, даралтын өөрчлөлт өгсөн байна. За хийн гүйцэтгэсэн ажлыг ол гэдэг бодлого байна. За энэ бодлогыг одохдоо яана гэлээ? Уртыг өргөнөөр үржүүлнэ буюу за P2-оос P1-ийг хас. За нөгөөх нь болохоор B2-оос B1-ийг хас. Ген хоёр талаа болоод хооронд нь үржүүлчих юм бол за энэ тэгшүнцгтийн эзэлхүүн буюу энд хийсэн ажил олдох ёстой. За сүүлийн бодлого. 800 жоул дулаан хийд өгөхөд дотоод энерги нь 600 жоул болж нэмэгдсэн бол хийн гүйцэтгэсэн ажлыг бол. Тэгэхээр дулаан ажид дотоод энерги өөрчлөлтөд зарцуулагдсан чинь дотоод энерги урагшаа гарахаар дулаанаас засган дотоод энерги болчихно. Тэгэхээр 200 жоул ажил хийсэн гэсэн үг. 800 жоул дулааныхаа 200 жоулаар нь ажил хийгээд үлдсэн 600 жоулаар нь дотоод энерги өөрчлөгдсөн гэсэн үг. За энийг термодинамикийн 1-р хууль ашиглаж бодох байсан байна. За ийм жишээ бодлогууд үзлээ. За ерөнхийдөө тэгэхээр одоо жишээ нь 2019 оны эсэлтийн ерөнхий шалгалтанд бол молекул битгий 10 бодлого ирсэн байна. Гэхдээ маш хөнгөн 10 бодлого байна тий. За ингээд та бүхнийг анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхний эсэлтийн шалгалтанд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Дагшаа. За баярлалаа.